Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бөөрүүлж, төвлөрлийг сааруулах, хөшийн хөндийн бүтээн байгуулалт, шин 100 мод давуу хотыг дэмжих хүрээнд нийслэлийн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро төсөлтөд уялдуулан Богдхан уулыг тойрсон хөнгөн галт тэрэгний шугам LRT төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний шугам нь толгой төртөнөөс Буян тухай, Үлзийд шин 100 мод хот хүртэлх 46.4 км, шин 100 мод хот, 100 мод, Майдар, Налайх, Амгалан хүртэлх 60.5 км, нийт 106.9 км урттай байхаар төлөвлөгдөж байна. Буян тухайн сонгоцны буудлын урд Чингисийн хүрээ зогсолборлуу салдаг автозамын уулзуурын зүүн талд төлөвлөж буй эцсийн зогсоол буюу депогоос эхлээд Чингис хаан олон улсын сонгоцны буудлын хурдны автозамын зүүн талаар Үлзийд хорооллын зүүн талд байрлах Замбал нурууны баруун мингэрийг 30 м хүртэл сэтэлж, түргэний голоор 900 м урттай 25 м хүртэл өндөртэй гүүрэн замаар гарч шин 100 модоос зүүн хойшоо Төв аймгийн 100 мод хотын дундуур урсаж буй голын нэрийг даган хот дундуур өнгөрч Майдар хотын урдуур өнгөрөн хоолтын давааг 1.1 км нүхэн гарцаар гарч Улаанбаатар төмөр замын 4-р зөвлөгийн хойгуур 2 төвшөнд огтлолцож Баян уулын зүүн өнгөрөөр явж Налайх хот хүрнэ. Налайхаас Амгалан хүртэл Чулуутын ам болон Хүрхрээгийн амын зүүн хойгуур Амгаланд хүрнэ. Хонхроос Амгалан хүртэл Улаанбаатар төмөр замтай 2 төвшөнд хиймэл байгууламжаар 4 удаа огтлолцсон. Энэ төсөл нь шин 100 мод хот, шин 100 мод хотод байгуулагдах эдийн засгийн чөлөөт бус. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Төв аймгийн Төв 100 мод, Майдар хот, 4-р зөвлөг, Налайхыг нийслэлийн Улаанбаатар хотын их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро төсөлтөд холбох хөнгөн галт тэрэгний шугам барьж байгуулах төсөл юм.